Өдөр юмд түүх залуусаа, өдөр юмд монголчуудаа. Лагд ахна байна. За өнөөдөр Хятад Монголын харилцаа түүхийн талаар бага зэрэг ойлголттой болцгоо. Энэ бол мэдээж маш урт болно. Тийм учраас би товчхон ярьж өгөхийг үгүй. Болж игэл тэгээд тэр part 2 гэж минь хий. Яг ингэ та YouTube-с ингэ хайхаар эсвэл сошиал ертөнцөөс ингэ хайхаар Монгол Хятадын талаар нэг тийм их юмуд байхгүй хэвчээ. Бичлэг бол бүр байхгүй. Минийх бол зөвхөн бүр товч өгөө тодорхой. Хүүхэд залуучуудад яг үнэн зөв мэдээлэл өгөхүүднээс л орууллаа. Аль нэгэн талынхын түүхэн барай яах вэ? За, Хятадуудын түүх бол бүр 5000 жилийн өмнөөс л эхэлдэг гэж ярьдیں۔ Өөрсдөө ч бас түүх бичдэг. Тэгэхээр манай монголчуудын түүхчсэн ялгаа авахгүй 5000 жилийн өмнөөс эхлэх ёстой биз? Яагаад гэвэл мөнхийн хуршууд байсан. Тэгээд 2200 жилийн өмнөөс л бичигдэж эхэлсэн манай хүннүүгийн түүх гэдэг. Хүннүүгээс өмнө манай монголчуудын өвөг дээдс бас байсан л байгаа. Тэгээд тэр нь болохоор нэг түүхэнд нэг айхтар бичигдэг байхгүй. Гэхдээ манай түүхчд эрдэмтэд судлаад байгаа. Энийг нэг 100 жил дахиад нэг 1000 жилээр ухраахыг хүсдэг. Ямар ч улс орн өөрийн түүхээ нэг 10 жил ч гэсэн ухраачих юмсан гэж мөрөөддөг байхгүй. Гэтэл манайх бол зүгээр тэмдэглээг болохоос асар их түүх юм байдагтай. Тийм л сайхан хүмүүсийн уруу төмшүүтэй бидэд. За ингээд гол сэдвтэ орё. Хятад бол манайх олон мянган жилийн тэртээс гарцаж эхэлсэн. За түүх, шинэ цагийн түүх. За түүх бичигдэж эхэлснээс хүннүүгийн үеэс эхлэхэд 2200 жилийн тэртээ модон шинэ өөрийн хүн гүрний байгуулад Хятадын тухайн үеийн хаан улс гэж байсан. Хаан улстай эн зэрэгтж бараг эзлэж айлгаж сүрдүүж явж исэн. Хятадууд яагаад монголчуудаа нэг төсрөх байсан бэ гэхээр нэгдүгээрт айдаг байсан. Хоёрдугаарт яг хоо соёлын асар том ялгаатай байсан. Манайх ч нүүдэлчин удамтай хүннүүгөр. Хятадууд болохоор суурин буюу хот балгасанд амьдардаг тийм ус байсан баггүй. За тэгээд хүннүүгөрний үеэс хоорондоо ингээл тэмцэлтж явсаар юм байгаа л Хятадуудын манай монголчуудаас айс Хятадын цагаан ярам гэдээ байгаа шүү дээ. Өндөө бол манай өвд эзээс л хамгаалсан, айсан тийм зорилгоор барьж исэн хэрэм юм байгаа. Одоо бол тэгээд яг хоо дэлхийн хүмүүсийн үздэггүй. Дэлхийн 7 гайхамшиг нэг болсон л доо. За ингээ хүннүүгөрнөөс цаашгаа Сиамби, Түрэг, Уйгур, Китай, их Монгол гээд олон улс Хятадтай ингээ толбогдож ирсэн. Тэр дунд хамгийн чухал нь их Монгол улс 1206 онд байгуулагдсан. Манай эзэн богд Чингис хааны үүсгэн байгуулсан улс шүү дээ. Тэр үед Хятадууд хоёр хуваагдсан байсан. Алтан улс. Жинхэнэ Хятадууд нь өмнөд сүн улс гэж байсан. Алтан улс нь болохоор яг уу Манж, тэгээд тэр Тунгус, Элдв, Солонгос ч гэх юм уу. Элдв янзын үндэснээс бүрэлдсэн улс байсан л да. Өмнөд сүн улс нь болохоор жинхэнэ цэвэр Хятад байсан. За ингээд эзэн богд Чингис хаан улсаа байгуулад дэлхийн талыг эзэлж байх үед өмнөд сүн улсыг үлдээсэн. Харин түүний үр ач нар болох Өгөөдэй хаан, Хувлай хаан, Мөнх хаан, Гүйг хаан гэх байгаа. Хувлай хааны үед Хятадыг бол бүрэн эзлээд манай монголчууд 150-60 жил Хятадуудыг эзэн захирсан. Одоо бас бол нэг шилэхгүй дээ нэг 700-800 жилийн өмнө. Энийг бол бид нар бүгд сайн мэддэг. Та нар бодоо үзтээ 100 настай хүн байлаа гэж бодъё. Монгол тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэрнийх нь 7хон үеийнх нь өвөг дээдсэн. Дэлхийн талыг эзлээд явж исэн байна шүү дээ. 100 настай хүн тэрний өвөө, ээж, аав нь бас 100 настай байж тарна да. Тэгэхээр одоо 3 хүн үеийнх нь өвөг дээдсэн ямар их түүх мэдж явах вэ? Зарим нэг дэлхийн манай Монголын түүхийг гуйвлахдаг гарууд байдیں۔ Дэлхийд. Одоо энэ Казахстан ч юм уу, эсвэл Оросууд ч юм уу, эсвэл өөр нэг худлаа түүхчд. Тийм юм байхгүй шүү дээ. Монголын түүх эзэн богд Чингис хааны үүсгэн байгуулсан их Монгол улс үнэхээр байсан гэдэг нь бид бүгд мэднэ. Өөр ингэсэн түүх байхгүй улс орнууд их хэцүү шүү дээ, өрөвдөлтөй зайлвал.
Одоо жишээлбэл одоо саяхан байгуулагдсан Казахстан гэдэг улс байна. Энэ улсыг муулж байгаа юм биш үүргээ. Яг нь жоохон түүх байгаа л та. Нэгдээ нөгөөх нь 500 хэдхэн жилийн өмнө. Тэрнийг урьдчилуулах гал хичээгээд байна. Тэгэл байхгүй л байгаад шүү дээ. 500 хэдэн жилийнх нь ядаж 500 хэдэн Оросууд хамаатай. Оросын бүрэлдэхүүнд байсан. Тэгээд сүүлийн 1991 онд тусгаар улсаа байгуулад өөрөнгөс улсаа байгууллаа шүү дээ. Манайх хувьд бол яг хөгжиж байгаа нь үнэ. Одоо энэ солонгосчууд байна. Нэг төгсөд байгаа юм баггүй, нэг хагас арал дээр байдаг. Тэр кино мэн бүр амар штэ тий. Өө яа. Бараг л дэлхийг эзлэх нэ. Тим амар юм ийдэг тэр солонгосын тэр соёл урлаг энэ. Гэтэл манай Монголд одоо яаж вэ? Түүхээ босхыг бүтээх гэсэн олигтой ганц ч кино байхгүй штэ. Хүннүү гүрний талаар олон ангит нэг ганц кино очмоор байна. Чингис хааны талаар дахиад нэг олон ангит кино очмоор байна. Хувлааны үеийн дахиад нэг олон ангит кино очмоор байна. Хаадын задарлын үеийн бас нэг олон ангит кино очмоор байна. За энэ тухай бүрд ингээл хатуудаа харилцаатай л байсан. Эзлэх үедээ эзлэгдэх үедээ эзлэгдээл. Гэтэ бол нэг эзлэгдэж байгаагүй л тийм. Хамгийн сүүлд 1755 онд Зүүн Гарын хаан тулс гээд тэр сүрээд манай монголчууд бүрэн эзлэгдсэн юм. Тэрнээс өмнө л яг халах өөр монголчууд нэзлэгдсэн л тэ нэг 100 жилийн өмнө. Тэгэхээр саяхан штэ саяхан 1755 он гэдэг чинь. Одоо 250 жил. Авцаа ямаа тань 100 настай хүний 2 үеийн л юу байгаа зү. Тэгээд Монголын сүүлийн голомт сүрээд тэрнээс хойш 100-аад жилийн дараа 1911 онд үндэсний тусгаар тогтнол бас эргээсэн байдаг. Ер нь бол Манж гэд улсад монголчууд эзлэгдсэн. Хятад хүртэл эзлэгдсэн шүү дээ. Манж чинь тухайн үед бас хагас нүүдэлч маягтай улс байсан. Тэгээд Хятадаас Манж гэдэг гүрэн өөрөө ингэ сүрээд Хятад гэдэг улс тусгаар улсаа байгуулсан. Монгол гэдэг улс бас 1911 онд зэрэгт байгуулсан байхгүй юу. Тэгээ харин Хятадууд чинь харин Манж гэдэг улсыг бид нар дагуулж авч явна гэдэг. Газар нутгийн маань бүгдийн тэр чихэр навна гэдэг. Наа ч юм бол яаж утсан тийм зохисгүй зүйл байгаа байхгүй юу. Хоёр улс Хятад Монгол хоёр хоёулаа Манж гэдэг үндэстэнд эзлэгчээ тэгээ нэг нэгнийхээ ингэж авч явна. Яг нөгөө том үндэстний дээрэнгүй бодлоо байхгүй юу. Тэгээ Манж гэдэг улсаас хоёр улс ингэ тусгаар улсаа байгуулсан. Нэг нь манай Монголыг Богд хаант Монгол улс гэдэг. Та нар үдэн 1911 онд. Харин нөгөөх нь Чанкаши буюу Хятадуудаар өдөрдүүлсэн бүгд найрамдах Хятад ард улс гэдэг байгуулагдлаа. За Чанкасийн манай монголчуудыг Богд хааныг их сэргүүцдэг гэсэн. Нөгөө та нар манай улсын нэг хэсэг байх хэрэгтэй юм байна. Олон хүн амын том үндэстний дээрэнгүй бодлогоор тэгж байгаа. Гэтэл манайх бид нар тийм байхгүй. Чи бүдээр хуйлаа нэг үндэстний харианд байсан. Энэ бол олон улсын хувьд тухайн улс мөхөх юм бол олон улс задарлаж амтай. За ингээд нэлээд үзсэн. Нэлээд үзэж дараа нь тэгээд нөгөө түрүүд Оросын хаан тусаж байсан. Манай монголчууд нэг туссан дараа нь тэгээд Хяактын гэрээгээр 3 улсын гэрээгээд нэгэн болоод Монгол улсыг автономийн тус тийм болгож ажиллаа бүр. Автономи гэдэг чинь яг тэр төр зурдаа өөр ингэсэн засгийн газартай тэгээд тэгсэн хэрнээ тухайн улсын дотоод тэр Муужа аймаг гэсэн үг байхгүй. За энд монголчууд их дургуутсан. За тэгээд 1921 он болоод жинхэнэ нэг ардын өсгөл ялна гэдэг чинь энэ болоод хятадуудыг хөөж ороход цагаант нуучсан ирээ. Цагаантан гэдэг нь одоо Оросын эзэнт гүрний үлдсэн зэргүүд авахгүй. Тэгээ улаан айран буюу зөвлөлт толгойд улс үүсгэн байгуулад тусалсан. За би нэг жоохон товчхон ярьж байгаа болохоор наа чи ингээд яг нарийн түүхээр нэрх юм бол би мэдэхгүй биш мэднэ. Тавчхан ингээл ярихгүй маш урт үчлэг болох гэдэг шүү дээ. Ямар нэг түүх хичээл орж байгаа шүү. За тэгээд Хятад Монголын түүхүүд энэс ингээд үүсэлтэй юм байгаа шүү дээ. 1911 оноос хойш хоёулаа нэг үндэснээс салаад тусгаар усуулсан. Тийм учраас хин барьцах шаардлага байхгүй. Энэ зарим нэг Хятадууд монголчууд та нар манай бүрэлдэхүүнд байсан гэж тэгж ярьж болохгүй. Бүгд нэг үндэсний мэдлэл байсан. Гэхдээ манайх ялангуяа монголчууд манжуутай холбоотой байсан байхгүй. Хятадууд бол бүр эзлэгдсэн байсан шүү дээ. Манайх бол холбоотой байсан. Энэ түүхээр бас ялгаатай юм байна. Тэгээ манай өвдөс зурггүй тэмцсэний өвчнөд тусгаар тогтолцоо 1921 онд байгуулсан
За Хятадын бүгд найрамдах Хятад улс буюу одоо Тайванчууд. Тэд нар улаан коммунист буюу одоо Мао Цзэдуны бүгд найрамдах Хятад ард улс, яг одоогийн Хятад улстай хоорондоо үзээд коммунист орно. Нэг нь одоо капитализмаар хоорондоо ингээ хуваагдсан баг. Тэгээ Хятадууд нь нөгөө коммунист Хятадууд нь Чанкашигийн Хятадуудыг ялаа Тайван руу хөөцсөн. Тэгээд нөгөө Тайван гэдэг нэг жижиг арал улс байдаг та. Одоо баг улсч биш дээ нэг тийм. Дэлхийд нэгдсэн үндэсний байгуулагч хург хүлийн зөвшөөрөв. Уул нь бол нэгдсэн үндэсний байгууллагыг анх байгуулсан улс юм байгаа гэдэг. Тэгээд нэг их газрын Хятадууд нь тэрнийг орлоод авцсан. За ингээд Мао Цзэдун ялч хөөр ирэхэд ирэхгүй монголчуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн 1945 онд байгуулагдсан шүү дээ энэ Хятадууд чинь. Тэр үед манайх айл үжи 1921 онд улсаа байгуулсан. Тэр үед Сталин байсан Оросын өдөртөгч. Сталин тэгээд Мао Цзэдун шууд болгосон ба за та нар тэгж болохгүй шүү. Өөрсдөө ч улсыг ингээд байгуулж өглөө. Хэрвээ бид нар дэмжээгүй байсан бол та нар Чанкашигийн мэдлийн капитализмыг ялаад чи имиж байхгүй байх байсан. Тэр үед Монголыг бол бүр дэмжихэр байсан. Одооноо Монгол улсыг заавал хүлээн зөвшөөр. Харин монголчууд та нараа өөр Монголыг аавна гэж битгий. Бодох Мао Цзэдун ч угаасаа тэрийг зөвшөөрөхгүй гэж та. Нөхөр чой байсанд тэрийн өдөртөг чой байсанд гэж хэлсэн юм ба. Бас дээрэс нь тэр чи алхахын голын дайн, дэлхийн 2 дугаар дайн гэдэг өчнөө юмуд өрнөсөн байгаа шүү дээ. Хятадууд монголчууд бол тусцсан. Алхахын голын дайны үед чинь манжууд Хятадын тэр манжуурын хязгаарыг эзэлсэн. Манжуугийн улс байгуулсан. Тэрийн ч гэсэн буулгаж авахд монголчууд туссан 45 онд дэлхийн 2 дугаар дайны үед шууд Япончуудад дайн залж муу Хятадууд чих ядарсан амьд байсан. Тулсан шүү дээ. Улсын ерөнхийдөө бас чөлөөлж өгч ирсэн. Ийм нарийн төвхтэй юм байна. Энд гэхдээ төөх мэддэг зарим хүмүүс ажиж жоохон энэ эдэнтэй байж магадгүй байна. Гэтэ ер нь бол дөхүү байгаа гэж би бодож байна. За ингээд явган явсаар тэгээд 1962 онд монголчууд нэгдсэн үндэсний байгууллагад арай гэж нэг хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Хятад Монголын харилцаа нэлээд гайхуулсан. Бас яг нэг би үүндээ туслаад бүгд найрамдах Монгол ард улс, бүгд найрамдах Хятад улс гэхэд би үүндээ туслаад нэг тавны гүүр мөрөг байж өгөөд багын Хятадууд орж ирээд өчнө олон барилга байгуулж өгсөн. За дараа нь дахиад Орос зөвлөлтийн харилцаа муудад Хятадын харилцаа муудад тэнд манайх чи яг нөгөө гүп рүү яваад дундын улс болцсон. Гэтэ манайх чи нөгөө Орос талаад авч байгаа шүү дээ зөвлөлтөд улсаа. Тэгээд энэ бидний тэмцэлт нь ингээд дунд нь ингээд орчоо. За тэгээд Хятадууд номер 1 дайсан гэсэн үрээтэй. Ингэж байсаар байгаад 1989 он ардын хувьсгал, ардчилсан хувьсгал ялтал байсан за. Энэ цагаас хойш дэлхийн 2 төлөлт систем ерөнхийдөө нуруу унсан. Капитализм болон социализм гэд хоёр хуваагдсан байсан шүү дээ. Америкийн нэгдсэн улсын тэргүүтээ барууны орон зөвлөлт холбоот улс буюу тэргүүтээ зүүн Герман гэх мэт орнууд байсан. Ингээд дэлхийн капиталист нийгмийн ялаад зөвлөлт холбоот улс нуруу орж одоогийн Оросын холбооны улс байгуулагдсан. Тэр Оросын холбооны улсын бүрэлдэхүүнээс 16 улс өрөөнд тусгаар тогтнолоо байгуулсан юм байна. Одоо та хэдийн мэдж байгаа нь хоорондоо байлдаад байгаа нь Украин байна. Орос Украин хоёр ч уул нь бол нэг улс шүү дээ. Нэг хэлээр ярьдаг. Бараг л нэг үндэстэнгүүд. Гэх мэтчлээ. За энэ цагаас хойш Америкийн нэгдсэн улс дангаараа нойрхон дэлхийд даяар долларын системийг гаргаад дэлхийн хамгийн хүчрхэг улс боллоо. За 1989 оны үед Хятад нэг бас нэг бослог гарахаа шахсан. Тамины талбай дээр нэг бослог гарсан да. Тэгээд бүгд харагдаад Хятад социализм улс хэвээрээ үлдээд тэгээ яг оронд нь нэг юм эдийн засгийн инновац буюу одоо эдийн засгийн тийм ховсол хийсэн л дээ. Тэгээд хүн болгон үйлдвэрлэгч, хүн болгон дуртай юмаа хийгээд. Тэгээд нөө ядуу байсан Хятадууд маань бүгд хөдөлмөрлөдөг, үйлдвэрлэл хийдэг болсон. 2000-аас 2010 оны үед эдийн засгийн эрчимтэй өсөж эхэлсэн. Тэгээд энэ шинэ цагийн Хятадуудыг бүтээсэн. Тэгээд Хятадууд болохоор бүгд найрамдах Хятад улс нь дэлхийд газар нутгаараа ихний 3-т чигстэй. 1-р Оросын холбооны улс, 2-р Канада, 3-р Хятадууд 9 сая км квадрат газар нутагтайгаар. Мөн сүүлийн
10 жилийн өмнө дэлхийн хамгийн их хүн амтай 1.4 тэрбум байсан. Одоо 2-т орцсон. Одоо энтхэг улс дэлхийд номер 1 хүн амтай байна. Гэхдээ энэ дэлхийгүүд бол хятадууд тэр чигээрээ бараг нэлийн мөнгөтэй болсон гараад тахгүй. Энтхэг бол тэгэл байхгүй шүү дээ. Нэг бол Монгол бай, нэг бол тэгээд маш ядуу. Дэлхийн эдийн засагт маш их юм үйлдвэрлэж олон улсад худалдаагаа түгээдэг. Америк нэгдсэн улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг байсан бол Америкийг бараг гүйцэтгэсэн 30 их найд Америк доллар болсон. Яг олон хүнтэй болохоор нэг үнд ногдох дотоодын нэвтрэгдэхүүн 7-8 мянган орчим доллар болсон юм шиг. Гэхдээ манай Монголоос өндөр байна гэж бодлоо. Нийслэл хот нь Бээжин, одоо бид нар сайн мэднэ Бээжин хот гэдэг. Тэгээ Шанхай, Гуанчжоу, Танжин ингээд том хотууд их байна. Бүгд зүгээр шилт болсон, өндөр өгдсөн. Манай монголчууд сүүлийн их аялдаг болж. За эхний хэлж нэг дуусгахаа тэгээд дараа нь үргэлжлүүлээд part 2-ыг хий. Чи ингээд яриад байвал дуусахгүй. Баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяр та.